Хүрсгийн засгийн газрын огцрог эсийг энэ 7 хоногт хэлэлцсэн. Энэ засгийн газар нь бол арай гэж сэргэж байсан эдийн засгийн өсөлт буцаад унана. Зээлжих зэрэглэл мөн л дагаад унана. Арай гэж биднийг тоож эхэлж байсан хоёр хөрш маань ахаад л бидний бүсийг чангалах тал руугаа эргэн орно. Хэрвэлтэй айлаас хөмхөн цогтдаг шүү дээ. Зүгээр хамгийн ноогоор бодоход л энэ засгийн үед хүрсгийн үед л энэ бохир төрийн эдээ байр яр шарах шахагдаж гарлаа. Яагаад ч хүм хүрсгийг огцруулах гээд байгааг та бүхэн ахин нэг сайн бодоод үзээрэй. Манан бүлэглэл амь тавих гээд байна шүү дээ. Манан бүлэглэлийг Монголын төр торгоожгүй сүүлчийн ганц хадаас бол Мэ энх болт юм. Мэ энх болтыг сугулчвал манан тэржигтэй нурж унана. Үүнээс л ид үхтлээ айж байгаа өгөөд тэд нурж өнхрөөд тогтворч тэглэх газрын шорон байх болно. Манан унчвал офшор дох мөнгө Монголд орж ирнэ. Манан унвал төсвийн мөнгө та бидэнд ирдэг болно. Манан унвал Монголын шүүх монголчуудаа үйлчилдэг болно. Манан унвал Монголын цагдаа Монголоо хамгаалдаг болно.